Шинэ ховд баруун бүсийн хөгжлийн корпорац орон нутгийн өмчөдөх хязгаарлагдмал хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжид хураллаа. Хурлаар шинэ ховд үйлдвэрлэл технологийн паркийн нэгжийн зөвшөөрөл олгох журмын дагуу аж ахуйн нэгжүүдэд газар олгох талаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2024 онд 30 аж ахуйн нэгжүүдэд 48.6 га газрыг олгосон байдаг бөгөөд тухайн олгогдсон газарт дэд үтцийн асуудал бүрэн шийдэгдэггүйтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж ахуйн нэгж одоогоор байхгүй байгаа юм. Шинэ ховд баруун бүсийн хөгжлийн корпорацийн ажил авснаас хойш дэд үтцийн ажлууд бол эрчимтэй хийгдэж байна. Одоо 5 чиглэлийн дэд үтцийн ажил хийгдэж байгаа. Одоо өнөөдөр замын ажил, дулааны ажил, цэвэр бохир ус, тэгээд бусад одоо холбогдох эрчим хүчний ажлууд бол хийгдэж байна. Нэгд 2 дугаар төлөвлөгөөний дагуу явж байна. 3 дугаарт яг энэ ажлууд маань хийгдснээр эх онд бол дотор бохир усны шугамшилжээ, дотор цахилгааны шугамшилжээний хөрөнгө оруулалтын асуудлыг улсын хурлын гишүүн Бямцагт болон бусад одоо улсын хурлын гишүүд хандсан. Өнөөдөр одоо улсын хурлын гишүүн Бямцагт гишүүн маань өнөөдөр энэ ажлуудыг эх оны төсөвт суулгахаар одоо бэлтгэл ажил хангалттай явж байна. Нэгдүгээр, хоёрдугаар өнөөдөр Ховд аймагт үйлдвэр технологийн парк байгуулагдсанараа баруун бүстэй төдийгүй Ховд аймагт төдийгүй баруун бүстэй импортыг одоо орлого, экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн үйлдвэрүүдийг бол баригдах ёстой. Үүгээр бол одоо холбогдох аймагуд болон гадна дотны одоо жишээ нь Шинжээ угрын 5 улсын одоо Алтай бидний гэр чуулга уулзалт болон сая Завхгай аймаг зохион байгуулсан аймаг иргэдийн хурлын төлөөлөгч нар болон баруун аймгийн удирдлагууд бол илтгэл тавигдсанаар өнөөдөр гадны хөрөнгө оруулалт одоо орох гадны одоо энэ үйлдвэр технологийн паркийг сонирхож байгаа одоо хөрөнгө оруулагч маань эрс нэмэгдэж байна. Үйлдвэр технологийн паркийг хүнд үйлдвэрийн бүс 350 га газрыг 3 сарын 18-нд одоо нэмж авсан. Одоо өнөөдрийн байдлаар дахиад одоо энэ удаагийн хуралдаанаар болохоор бид нар аймгийн иргэдийн хуралд цементний үйлдвэрийн бүс нутагт 54 га газар үйлдвэр технологийн паркийн одоо газар авахаар одоо төлөвлөж аймгийн иргэдийн хуралд өргөн барьж байна. Энэ ямар учиртай бэ гэхээр өнөөдөр үйлдвэрлэгч нар маань өнөөдөр түүхийн эдэн бэлэн эрчим хүчний шийдэгдсэн, дэд бүтцийн шийдэгдсэн газрууд дотор одоо газрууд дээр үйлдвэр технологийн парк болон агро паркийн үйл ажиллагаанууд нь явагдах шаардлагатай үзэж байгаа. Шинэ ховд баруун бүсийн хөгжлийн корпорац орон нутгийн өмчөдөх хязгаарлагдмал хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн энэ удаагийн ээлжид хурлаар 39 аж ахуйн нэгжийн төслийн мэдээлэл, газрын хүсэлтийг авч хэлцгээс нийтийн 9 аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлд мэдээллээ танилцуулж газрын асуудлаа бүрэн шийдвэрлүүллээ. За өнөөдөр шинэ ховд баруун бүсийн хөгжлийн корпорацийн хүсэлтээр одоо тууцыг хуралдууллаа. За өнгөрсөн жил нийтдээ тууцаас 30 аж ахуйн нэгжид үйлдвэрлэл технологийн паркад одоо үйл ажиллагаа явуулах нэгжийн зөвшөөрөл бол олгосон юм байна. Тэгээ энэ жил бид нар болохоор журмыг одоо шинээр батлаад тэр журмынхаа хүрээнд одоо эргүүлж энэ 30 аж ахуйн нэгжийнхаа үйл ажиллагаатай танилцаж дахин одоо баталгаажуулах гэсэн юм төлөвлөлт бол хийсэн байгаа. Дээр нь энэ жил нэмээд одоо хичнээн аж ахуйн нэгжүүд хүсэлт өгсөн байна. Тэр аж ахуйн нэгжүүдийн бүгднгийнх нь одоо төсөлтөд танилцсан гэсэн байгаа. Тэгээ өнөөдрийн байдлаар бол хуучин 30 аж ахуйн нэгжээс 3 аж ахуйн нэгж бол төслөө танилцууллаа. За шинээр 6 аж ахуйн нэгж төслөө ингээд нийт 9 аж ахуйн нэгж одоо төслөө танилцуулсан байна. За тэгээ эндээс бид нэр бол 7-г нь бол шууд одоо маргаашнаас үйл ажиллагаагаа эрхлэх одоо үйлдвэрлэлээ барих эрхийг бол өнөөдөр бол удирдах зөвлөлийн тогтоолоор олголоо. За 2 аж ахуйн нэгжийг бол танилцуулах материалаа сайжруулад дараагийн одоо тууцын хурал дээр танилцуулах гэсэн юм чиглэл өгсөн юм шийдвэрүүд бол гаргасан байна. Аймгийн засаг дарга амар санаа эх 4 жилдээ хувийн хэвшил баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байдаг. Тиймээс орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засагт түлхэц болох үец үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд орон нутгийн бодлого тодорхойлогдож байгаа учраас хийж бүтээх хүсэл сонирхолтой иргэн аж ахуйн нэгжид тэгших хүртээмжтэй шудраг хандан хамтран ажиллахаар зорж байгаа юм. За иймд энэ өдөр хуралдсан төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд ирж амжаагүй аж ахуйн нэгжүүдийн газрын хүсэлд төслийн танилцуулга мэдээллийг дахин хүлээн авч шийдвэрлэхээр төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулахаар товлолоо.